Hey, welcome to Hot Tea Fantasy Podcast. Сайн байцгаана уу? NBA-гийн талаар дагнан ярьдаг Hot Tea Fantasy Podcast-ийн маань ээлжид нэгэн дугаараас хүрэхэд бэлэн болоод байна. Энэхүү дугаараар NBA маань эхлээд 2-7 хоногийн нүрийг үзээд байна. Энэхүү 2-7 хоногийн хугацаанд маш олон тийм surprise-ууд ер нь болж байна. Ялангуяа contender гэж яригдж байгаа багууд нь сул тоглож тийм их хүлээлт байхгүй байсан багууд нь бас нэлээд сайн үзэж хүснэгтийн бас тэргүүн байранд явж байгаа ч юм уу. Ийм бас олон сүрпризтэй үлэл маань бас гоё явж байна. Тэгээд өмнөх 7 хоногийн хувьд болохоор мэдээж маш олон бас гэмтэл бэртлийн мэдээ байлаа. Маш олон менежерүүдийн хувьд хэцүү 1-7 хоног болж өнгөрсөн гэж харж байна. Энэхүү дугаарын эхний хэсэг буюу part 1-ээрээ мэдээж өнгөрсөн 7 хоног буюу 2 дугаар 7 хоногт болсон онцлог мэдээлэл мөн гэмтлийн мэдээ зэргээс үндэслээд фэнтези дээр хэнийг бэврээс авал зүгээр вэ ч юм уу. Энэ талаар бас мэдээллийг хүргэх байгаа. Тэгээ мэдээж part 2-оор бол дараа 7 хоног буюу 3 дугаар 7 хоногийн фэнтези прогнозыг мөн дэвшүүлж ярьдаг байгаа. За тэгээд олон уг нуршилгүй шууд дугаарлуугаарья. За энэ 7 хоногийн хувьд гэх юм бол сая интро дээрээ дурдсанчлан ер нь маш олон гэмтэл бэртлийн мэдээ байлаа. Тэгээд мөн NBA-д маань бас удаан хараагүй зодон тэмрэлдээний үдшилэг мөн болсон байгаа. Энэ талаар бас ярья. За тэгээд гэмтэл бэртлийн мэдээний хувьд гэх юм бол мэдээж хамгийн харамсалтай хамгийн том мэдээ гэх юм бол мэдээж маш олон фэнтези дээр ер нь эхний 3 сонголтоор явж исэн лигийн авраг MVP Стефен Curry Phoenix Suns багтаа хийж явах тоглолтын үеэр зүүн гарантаа гэмтэл аван удаан хугацаагаар талбайд гарахаагүй болсон байгаа. Түүний энэхүү бэртэл нь болохоор зүүн гарын сармоны 2 дахь үе гэж орчуулад байгаа. Second metacarpal гэж яг онш нь бол тэгж гарч байгаа. Тэгээд тэрхүү яс нь хугарсан байгаа. Тэгээд улмаар хагалгаанд ороод амжилттай гарсан байгаа. Түүний талбайд эргэж ирэх хугацаа нь бол at least 3 сар гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр хамгийн багадaltaй 3 сар. Тэгээд түүнээс бас дээшээ явах магадaltaй гэж мэргэжлүүд харж байгаа юм байлээ. Тэгэхээр маш харамсалтай Стефен Curryг энэ жил маш их хүлээлттэй байсан. Бараг үлрэл нь ингээд юм дуусч удаа гэж харж байна. Тэгэхээр фэнтези менежерүүдийн хувьд Стефен Curryтэй багийн хувьд түүнийг бас хайж хэрвээ вейврээс сайн тоглож авч чадах юм бол буруудахгүй шийдвэр гэж хувьдаа бодож байна. Яагаад гэх юм бол мэдээж за 3 сар болоод итгэлээ гэж бодгоч гэсэн Golden State Warriors багийн хувьд плей-офф руу орох ч юм уу тийм амжилтыг үзүүлж чадахгүй ийм нэг үлрэл болохоор харагдж байгаа. Тэгэхээр Стефен Curryг бол тэгж их хурдан авчрах ямар шаардлага байхгүй. Мөн Стефен Curryгийн хувьд сүүлийн 5 жил финалд буюу 6 сар хүртэл тоглосон ядралт маш их авцсан байгаа болохоор энэ өдрлийг ер нь амраачч магадгүй ийм гэж харж байгаа болохоор Стефен Curryтэй багууд бас түүнээс салах нь ер нь зөв гэж хувьдаа бодож байна. За тэгээд нэгний бэртэл нөгөөд боломж үүсгэдэг гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр мэдээж Curryгийн бэртлээс болоод Golden State Warriors багийн урт чугмын залуучууд буюу Alex Burks, Jordan Poole, Glenn Robinson гэх мэт залуучуудад маш их боломж гарч байна. Ялангуяа фэнтези дээр бол Alex Burks-ийн валин бас нэлээд өсөж илээ. Тэгэхээр мөн Jordan Poole мэдээж 3 сайн шиддэг. Тоглооны бас сайн тамирч юм байгаа. Тэгэхээр 3 оноо хэрэгтэй бас Jordan Poole-ээс авахд бас болохоор ийм байгаа. Тэгэхээр фэнтези дээр бол Alex Burks, Jordan Poole, Glenn Robinson гэдгийг нь ажиллаж агаад авахд бол алдахгүй
ийм л гэж бодож байна. Ягаад гэвэл одоо минут өсөх учраас гэж харж байгаа. Мөн дараагийн нэг гэмтлийн мэдээ нь бол одоо мөн одоо Golden State Warriors багийн гол хамгаалагч Defensive of the Year Draymond Green-ийн хувьд мөн гэмтсэн байгаа. Phoenix Suns-тай тоглосны дараагийн тоглолтын дээр хувцаслах хөрөнөөс гарч ирээд сэтгүүлчд ярилцах өгөх үеэрээ ловер хурууга лентед ч ороодсон харагдажсэн. Тэгээд хурууны одоо бас мөн гэмтэлтэй байгаа. Гэсэн ч гэсэн Draymond Green-ийн хувьд бол яг хоо энэ хүү гэмтэл нь бол нэг удаан хугацааны гэмтэл биш. Ер нь нэг 7 хоног ч юм уу өнжих юм мэдээ байна лээ. Тэгсэн ч гэсэн яг хоо Draymond Green-ийн хувьд Steve Kerr хэлэхдээ Curry-гийн бэртлийн дараагаас эхлээд Draymond Green-ийг ер нь энэ үйлрэл ер нь нэлээд минутын хязгаарлалтай тоглуулна гэсэн одоо ийм төлөвлөгөөтэй байгаагаа ер нь хэвлэлээр ярьсан байгаа. Тэгэхээр Draymond Green-тэй хүмүүс ер нь нэг тэгж бас сайн статистик хүлээгээд ер нь бас хэрэггүй юм болов гэж түүний одоо бас ярьснаар харагдаж байна. За яг хөө тэгээд Draymond Green-ийн бэртэлтэй байхад бол мэдээж өмнөх тоглолтод Эрик Паскал 25 оноо авч бас бага тэргүүлсэн байгаа. Тэгэхээр Эрик Паскалийн хувьд бол ер нь бас дэжгүй тийм нөгөө versatile гэж ярьдэн шүү дээ. Одоо тийм олон талтай бас тоглогч байгаас харагдж илээ. Тэгэхээр фэнтези дээр бас Эрик Паскалыг ер нь бас вейверээс авахд буруудахгүй ийм сонголт гэж харж байна. За тэгээд дараагийн бас мөн нэг том тоглогчийн ус мэдээ байгаа нь Miles Turner байгаа. Тэгээд Turner-ийн хувьд болохоор мөн шагаагаа азгаа гიშгэж мөн бэртээсэн байгаа. Тэгээд түүний одоо бэртэл нь бол 1-р зэргийн одоо шагааны гэмтэл гэсэн ийм одоо онцтойгоор доотлол нь 2-7 хоног өнжинэ гэсэн ийм одоо мэдээ гарсан байгаа. Тэгэхээр мэдээж бас Miles Turner-ийн хувьд үнэхээр бас харамсалтай 2-7 хоног цаашлаа 3-7 хоног болох боломжтой. Энэ үеэр нь мэдээж одоо Turner-ийг одоо авсан менежерүүд бол ер нь бас хэцүүдэх магадaltaй гэж харж байна. Ягаад гэвэл Turner-ийн үг бол ер нь ихэнх нь ер нь 2-р тойргоор за 3-р тойргийн ихээр ер нь бол тооны сонгож байсан шүү дээ. Тэгэхээр бас нэлийн багийн гол цөм тоглож байсан. Тэгээс харамсалтай гэж харж байна. Тэгээд түүний бэртлээс улбалаад энэ жилийн драфтын 18 болон 19 төр сонголт шиг санагдаж байна. Гого Питаце гээд гүр залуу гараанд Miles Turner-ийн оронд гараад түүний минутыг аваад 20-с дээш минут тоглоод дажгүй статистик үзүүлсэн харагдж илээ өмнөх тоглолтод. Тэгэхээр Turner-ийг эртэл бол ер нь самбар хэрэгтэй, төвийн тоглогч хэрэгтэй ийм багууд бол Гого Питацыг ер нь авахд буруудахгүйгээр барахгүй, улгаа болж магадгүй ийм одоо сонголт байна. Сүүлийн бас том нэр нь бол мэдээж Атланта Hawks багийн хамгаалагч Trae Young байгаа. Trae Young-ийн хувьд бас мөн өнгөрсөн 7 өдрийн ихээр одоо шагаагаа бас буруу гიშгэж мөн бэртээсэн байгаа. Эхний одоо оншоор бол түүнийг доотлоноос 2-7 хоног тоглохгүй гэсэн юм онцтой байсан боловч сүүлд авсан мэдээллээр Wojnarowski-ийн мэдээлснээр бол 2-7 хоногийн хугацаанаасаа өмнө ирчих юм магадaltaй гэж одоо бичсэн байна лээ. Тэгээд энэ 7 хоног буюу одоо 3 дугаар 7 хоногт ер нь ирчих байх гэсэн юм таамагтай юм байлээ. За 3 дугаар 7 хоногийн эхэнд биш юм ахэд сүүлээр ирэх магадaltaй. За сүүлээр бүр биш юм ахэд 4 дугаар 7 хоногийн эхэнд шууд ирчихээр ийм одоо харагдаж байгаа. Эхлээд мэдээж маш хүнд харагдж ирсэн. Бас нэлийн 4-6-7 хоног ч гэж магадгүй ийм бэртэл гэж зөв би хувьдаа харж ирсэн. Яг гэвэл би нөгөө Trae Young-ийг мөн миний багууд дээрс байдаг болохоор их санаа зовж ирсэн. Тэгээд санснаас ер нь гайгүй бэртэл гэж ер нь харагдж байгаа юм байна лээ. За ингээд эдгээр одоо дөрвөн тоглогч бол ер нь бэртэл авсан ер нь хамгийн том нэрсүүд байгаа. Тэгээд түүнээс гаднаас маш олон ер нь тоглогч нар хөнгөн бэртлүүдийг бас авсан ийм одоо барцадтай гэх юм уу NBA-гийн эхлэл явагдаж байна. Үүнээс гадна бас мөн нэг сонирхолтой үйл явдал гарсан. Philly Minnesota хоёрын тоглолтын үеэр Towns Embiid хоёр зодтолцсон гэх юм уу, тэрвэрлсэн гэх юм уу ийм одоо үйл явдлыг бас гаргасан байгаа. Манай сонсогч нар ер нь бүгдээрээ мэдээж харсан байх. Тэр хоёр тоглогчийн хувьд бас тэгээд 2-2 тоглолтоор ер нь шийтгүүлсэн ийм байгаа. Тэгэхээр одоо тэр хоёрын хувьд бол хоёрхан тоглолт гэдэг бол ер нь гайгүй энэ 7 хоногт ирчихээр ингэж харагдаж байна. Тэгээд сая би нөгөө TNT-гийн
нэвтрүүлгийг үзэж яхад Ernie Shaq-аас Embiid Towns хоёрын зодооны талаар юу гэж бодож байна вэ гэж асуусан чинь Shaq зодоогүй энэ бол зүгээр л тэрвэрлэг үдшилэг байсан гэж хариулсан байгаа. Буюу одоо Snuggle Party гэж одоо хэлжсэн. Тэгэхээр бас инээдтэй бас нэрээ дараа нь харсан ч бас зодтолтойгоо зүгээр тэрвэрлсэн ч юм гэж харагдаж байгаа. Ийм байгаа. Гэхдээ ойр тас Embiid ийм хараагүй. Rival гэж ярьдаг одоо өрсөлдөгч болох те. Ингээ бие бинийгээ одоо ингэж үгээр идэх ч юм уу. Ийм хараагүй бас ер нь бас гоё байна лээ. За ингээд NBA-гийн ер нь эргэн тойронд гол өрнсөн иймэрдүү мэдээлэлүүд байна. Тэгээд шууд part 2 руугаа оръё гэж бодож байна. За ингээд part 2 бол мэдээж дараа 7 хоногийн фэнтези дээр ямар баг хэдэн тоглолттой вэ? Түүнээсээ улбалаад ямар тоглогч нар цойлж захиур агалж магадгүй вэ? Улмаараа фэнтези дээр хэнийг хог буюу одоо waiver-ээс авал зүгээр вэ гэдэг ийм одоо фэнтези прогноз буюу одоо таамаглалыг дэвшүүлдэг хэсэг байгаа. За тэгээд хамгийн эхлээд ямар баг хэдэн тоглолттой гэдгээ танилцуулъя гэж бодож байна. За эх 7 хоногийн буюу одоо NBA-гийн одоо 3-7 хоногийн хувьд 4 тоглолттой 11 баг, 3 тоглолттой 16 баг, 2 тоглолттой 3 баг гэсэн ийм хуваартай байгаа юм байна. За тэгээд хамгийн их тоглолттой буюу одоо 4 тоглолттой багуудыг танилцуулах юм бол Атланта, Charlotte, Warriors, Indiana, Memphis, Milwaukee, Minnesota, OKC, Orlando, Philly, Portland гэсэн ийм хуваар байгаа юм байна. За тэгээд 3 тоглолтыг танилцуулах юм бол Boston, Brooklyn, Chicago, Cleveland, Dallas, Denver, Detroit, Houston, Lakers, Miami, Pelicans, New York, Phoenix, Spurs, Toronto, Washington гэсэн багууд байгаа юм байна. За тэгээд 2 тоглолттой буюу хамгийн бага тоглолттой 3 баг бол Clippers, Sacramento, Utah гэсэн энэ 3 баг бол 2 тоглолттой тэгж их фэнтези дээр тус өргөж чадхааргүй ийм одоо харагдаж байна. За тэгээд мөн бас нэг чухал зүйл нь бол мэдээж нөгөө quality days буюу одоо чанартай өдрүүдийг бас мөн авахыг фэнтезичнэр маань мэдээж тэр өдрүүд дээр нь хүмүүсээ өрхийг нь боддог байгаа. За тэгээд дараа 7 хоногийн хувьд болохоор хэд өдөр хэдэн тоглолт байгааг харах юм бол нэгдүгээр өдөр 6 тоглолт, хоёр дахь өдөр 6 тоглолт, гурав дахь өдөр 9 тоглолт, дөрөв дэх өдөр 4 тоглолт, тав дахь өдөр 11 тоглолт, хагас өдөр 5 тоглолт, бүтэнсээ өдөр 8 тоглолт гэсэн юм хуваартай байгаа юм байна. Тэгэхээр энэ 7 хоногийн хувьд болохоор ер нь нэлээд сайн тарсан ийм одоо 7 хоногийн харагдаж байна. Тэгээд тав дахь өдөр л ганц 11 тоглолттой буюу нэлээд тоглолттой гэж харж байна. Тэгээд гурав дахь өдөр мөн 9 тоглолттой бас нэлээд тоглолттой байна. Тэгээд ер нь одоо фэнтези тоглолтог архаг хүмүүс л мэднэ. 8-аас бага тоглолттой өдрүүдийг ер нь тийм quality days буюу одоо чанартай өдрүүдэд энэ тооцож ярьдаг байгаа. Тэгэхээр мэдээж quality days-тэй өдөр бол олон тамирчин байх юм бол эсрэг багасаа одоо илүү тоглолт хийж илүү одоо хожих магадaltaй мэдээж байгаа. За тэгэхээр мэдээж одоо хогноос ямар тоглогчийг сонгох вэ ч юм уу те. Waivers юу ямар тоглогчийг авал зүгээр вэ гэж одоо эргэлзэж байгаа менежүүд байх юм бол миний хувьд одоо дараах одоо тамирчдыг одоо бас танилцуулах гэж байна. Эдгээр тамирчид бол мэдээж 4 тоглолттой ихэнх нь одоо дараа 7 хоногт бол маш их тоглолтыг хийх ийм тамирчид байгаа. Тэгэхээр эдгээр тамирчдыг харж агаад өөрийн чинь одоо багт хэрэгтэй байрлалын хэрэгтэй стат үзүүлж магадгүй гэсэн ийм тоглогч нарыг байх юм бол бас аваад эх 7 хоногийн фэнтезитэй амжилттай оролцохыг юм хүсэж байна. За тэгээд эхний тоглогчоор бол сая part 1 дээр бас дурдсанчлан Miles Turner-ийн сэлгэнээс гарч ирж байгаа одоо энэ Gogo Bitadze гэдэг энэ гүр залууг нь онцлсан байгаа. Миний хувьд яг тоглолтын насыг үз амжаагүй зүгээр хайлайтыг үзсэн. Төвний хувьд бас нэлээд тийм бие үз сайтай тэгээд бас тийм ухаалаг ер нь тоглогч байна лээ. Тэгээд мэдээж одоо Turner-ийн минутыг одоо авч байгаа. Өмнөд тоглолтын дээр одоо Cavs-ээс тоглосон тоглолтын дээр болохоор 10 оноо 9 самбар, нэг удаа 3 шийдсэн 4 блоктой ингэж өндөрлөөсөн байгаа 25 минутанд. Тэгээд Gogo Bitadze-гүүд мэдээж TG Leaf-тэй зөв одоо минут хувааж байгаа гэсэн. Ер нь Leaf-ээс арай илүү одоо чансаатай болов гэж гадаадын аналистуудын одоо бичснийг харахаар тэгж харагдаж байгаа.
Тэгэхээр одоо оноо самбар блок хэрэгтэй менежүүд бол Gogo Bitazzi-г авахад ер нь дараагийн тойрог бол одоо маш сайн үзүүлж магадгүй байгаа. Мэдээж дөрөв тоглолттой учраас. Тэгээд мөн Bitazzi дээр нэмээд хэлэхэд одоогоор ер нь яг эзэмшдийн 4% нь ер нь түүнийхээс эзэмшиж байгаа юм байна. Ихэнх лиг дээр ер нь хогон дээр нь байгаа байх гэж бодож байна. Тэгээд хоёрдугаарт мөн одоо Бартнигээрээ дурдсанчлан Стефен Curry-гийн гэмтлээс бол балаад Алек Бурксийг онцлсан байгаа. Түүнийг одоо яг эзэмшдийн 6% нь эзэмшиж байгаа юм байна. Тэгээд Алек Бурксийн хувьд ер нь Стеф Curry байсан ч ер нь бас нэлээд сайн одоо стат үзүүлж магадгүй ийм тамирчин байсан. Гэтэ эхний 3-7 хоногтоос гэмтлийн олмоос тоглож чадаагүй байгаа. Тэгээд одоо Стеф Curry гэмтсэн түүний хувьд болохоор маш их боломж ер нь гарна байх гэж харж байна. Би бол хувьдаа Дэнжлогийн араас орох тоглооны гол хүн гэж түүнийг бас хараад байгаа болохоор одоо ер нь бэртлэн цаашаа идэх тусмаа минут нэгсэх байх гэж харж байгаа. Тэгэхээр Алек Буркс бол ер нь байх юм бол ер нь заавал авал маш их одоо боломжийг гаргаж өгөх. Ялангуяа одоо оноо 3 фри тро буюу чөлөө шийдэл сайн шийддэг тамирчин болохоор эдгээр 3 үзүүлэлтээр ер нь нэлээд сайн өгж магадгүй гэж харж байна. Тэгээд мөн мэдээж Golden State Warriors баг 4 тоглолттой байгаа дараа 7 хоногийн хувьд. За ингээд 3-т болохоор мөн одоо Trae Young-ийн бэртлээс бол болсон нэг тоглолчийг сонлцсон байгаа. Өнгөрсөн үеэл бол маш сайн одоо гэлэлцэж гарч ирсэн юм залуу тоглогч байгаа. Kevin Huerter байгаа. Тэгээд Atlanta Hawks-ийн хувьд болохоор яг Kevin Huerter-ыг ер нь бол тэгэд Trae Young-ийн гэмтсний дараагийн тоглолтын дээр Atlanta Hawks баг ер нь шууд Cam Reddish-ээр холбуулж байгаа. Холбогчоор гаргаж байгаа юм байна лээ. Тэр нь яагаад вэ гэхээр зүгээр Kevin Huerter-ийн бэртэлтэй холбоотой байх гэж бодоод байгаа. Тэр хамстрингийн бэртлээс шалтгаалаад үлрэлийн эхлэл ер нь минутын хязгаарлалтаар ер нь тоглож байсан. Тэгэхээр Kevin Huerter-ийн хувьд хэрвээ тэр бэртний илааршаад минутын хязгаарлалтгүй болох юм бол Cam Reddish-ээс илүү одоо плеймейкер учраас түүний шууд гараанд гарах байх. Young-ийн зүуд гэж харж байна. Тэгээд Young ирсэн ч гэсэн хэрвээ Huerter-ийн бэртэл идгээд сайн тоглолттой авчрах юм бол одоо сэлгэний багийн гол плеймейкер хүн болохоор түүнийг нь авахд оноо дамжуулалт 3 шийдэлт фри тро гэх мэт үзүүлэлтүүдийг ер нь гайгүй үзүүлж магадгүй ийм тамирчин байгаа. За дөрөвт гэх юм бол одоо миний хувьд одоо хамгийн дуртай болоод байгаа нэг тамирчин байгаа. Тэр нь Philadelphia 76 багийн довтлогч Matisse Thybulle байгаа. Тэгээд өмнөх бас дугаарууд дээр түүнийг сонлж ирсэн. Маш сайн хамгаалагч. Ер нь маш сайн элит хамгаалагч бүр. Одоо дөнгөж одоо энэ залуу тоглогчийн хувьд гарч ирж байгаа боловч маш олон NBA аналистуудын дунд түүнийг бас ер нь элит хамгаалагч болох магадaltaй. Ер нь Андре Робертсныг бас нэлээд санагдуулж байгаа гэж одоо үнэлсэн байна лээ. Тэгээд түүнийг бас одоо яхаа эзэмшдیں۔ 19% бас эзэмшиж байгаа юм байна. Тэгээд түүний хувьд бол мэдээж одоо стил, блок хоёрын мэрэгчлэлтэн байгаа. Стиллэрээ бол ер нь одоо NBA-г бас тэргүүлж байгаа ийм тамирч байгаа. Тэгэд яг хуу дотлооны үзүүлэлтүүд тийм сайн биш ч гэсэн яг хуу тэр хоёр одоо үзүүлэлтүүдийн хувьд бол маш сайн авчрах ийм тамирчин байгаа болохоор тэр хоёр хэрвээ сул гэж харж байгаа мэйжүүд байгаа юм бол Matisse Thybulle-ыг бол заавал авах хэрэгтэй. Ийм одоо value-тэй тоглож байгаа. Тэгээд түүнийг одоо өмнөх дугаарууд дээрээс ярьсанчлан Philly-ийн фэнүүд бол маш их хүлээж байгаа юм байна лээ. Тэгээд дараагийн Covington гэж хэлж байгаа, яригдж байгаа ийм залуу байгаа. Тэгээд мэдээж мөн Philly-ийн хувьд 4 тоглолттой, хамгийн их тоглолттой багуудын нэг байгаа. За тэгээд хамгийн одоо сүүлдэх 5 дугаар байранд нь Houston Rockets багийн довтлогч Daniel House Jr-ыг онцлсан байгаа. Тэгээд түүний хувьд одоогоор яхаа эзэмшиж 27 онд эзэмшиж байгаа юм байна. Тэгээд Олиэл гиснээс хойш түүний хувьд 12.6 оноо, 5.4 ребаунд, 2.83 шидэлт, 1 блокийг 47.6%-тай шийдэж байгаа юм байна. Тэгээд мөн дургуулын шидэлтийг 90-с дээш хувьтай бас шийдэж байгаа гэсэн маш сайн үзүүлэлтүүдийг нь үзүүлж байгаа. Тэгш тоглож байгаа тамирчин байгаа.
Тэгээд түүний хувьд одоо 9 категориор тоглож байгаа лигүүдэд бол маш сайн статик өгж байгаа болохоор түүнийг бас нэг олон хүмүүс бас авахгүй юм байна лээ. Тэгэхээр түүнийг бас заавал авах юм хэрэгтэй тамирчин гэж харж байгаа. Гэхдээ Houston Rockets багийн хувьд болохоор дараа 7 хоногт 3 тоглолттой ийм хуваартай байгаа. За тэгээд эдгээр одоо яг 5 тоглогчдыг яг онцолж ярьлаа. Тэгээд үүнээс гадна бас таны бас ажиллаж байгаад буруудахгүй ийм тамирчдыг бас зүгээр хэлэх юм бол Golden State Warriors багийн одоо Glenn Robinson, Jordan Poole, Eric Pascal байгаа. Тэгээ мөн түүнээс гадна Maxi Kleber байна, Kent Bazemore байна, Marcus Chris байна, Bryn Forbes байна, Darius Garland байна, Markel Fultz байна, Nerlens Noel байна, Jalil Okafor байна гэдэг ч юм уу. Тэгээ тамирчдыг бас ажиллаж байгаад яг таны одоо хэрэгтэй гэсэн статистикийг үзүүлэх магадлал хамгийн ихтэй тамирчныг ер нь сонгуул бас их зүгээр байдаг. Тэгээд мэдээж 4 тоглолттой бол хамгийн сайн дараа 7 хоногийн хувьд. Тэгэхээр эдгээр тоглолтыг ажиллаж байгаад Waiver-ээс 2 тоглолттой багийн тамирчнаар солиход ер нь буруудахгүй гэж харж байна. Тэгээ 2 тоглолттой мэдээж багууд бол Clippers, Sacramento, Utah байгаа. Clippers-ийн хувьд 2 тоглолт нь бол яг шууд day to day буюу одоо нэг шууд дараалал тоглож байгаа юм байлаа. Тэгэхээр нэг тоглолтын дээр нь бол Kawhi Leonard бол заавал амрах баг. Тэгэхээр дараа 7 хоногийн хувьд Kawhi Leonard-тай менежерүүдийн хувьд нэлээд тийм хүндхэн 7 хоног болох магадaltaй юм байгаа. За нэг ийм мэрдүү байна. Эх 7 хоногийн буюу одоо NBA-гийн 7 хоногор бол 3 дахь 7 хоногийн хувьд фэнтези таамаглалыг өөрийнхөө хувьас дэвшүүллээ. Энд бас алдаж онж байгаа юм байж магадгүй. Одоо нээлттэйгээр аваасаа гэж хүсэж байна. Тэгээ хэрвээ бас мэдхгүй эргэлзэж байгаа юмч байх юм бол мэдээж надаас асуухад бол үргэлж нээлттэй. Коммент хэлбэрээр дээрээ тэгээ би аль болох хурдан хариулахыг бас бодноо. Тэгээ миний одоо энэ хүү хийж байгаас подкастыг дэмжиж явах юм бол мэдээж лайк, subscribe хийгээрэй. Тэгээ мөн Apple Podcast-аар сонсож явах юм бол тэ рейтинг өгдөг 5 хушуун дээр нас 5 хушуу гэж одоо бас дэмжээрэй. За тэгээд фантазигаас улам гоё болох гэж ер нь бас нэлээд олон юмыг бас төлөвлөсөн бас ажиллаж байна. За тэгээд та бүхний одоо эх 7 хоногийн фэнтези багт чинь амжилт хүсье. Энэ удаагийн дугаараас өндөрлөё гэж бодож байна. Bye bye.